Мэдээ өргүүлж байна. Монгол Улсын 11 аймгийн 20 гаруй суманд цагаан зуудтай байна. Зуудтай сумдад улсын нөөцийн нийт төгс тэжээлийн 60% хүрэхээр аймаг сумдын төвд хүргэж эхэлсэн байна. За гэхдээ улсын нөөц болоод олон улсын байгууллагуудаас сандив тусламжаар илгээх өвс тэжээлийг аймаг орон нутгийн удирдлагууд нь малчтад зарж дундаас нь ашиг олох явдал цөөнгүй байдаг. За тэгвэл энэ удаад аймагуудад өвс тэжээлийн нөөцийг малчтын өвөлжөө бууцанд нь хүргэж өгөх машин техникийн асуудлыг нь шийдвэрсэн гэлээ. Зарим тохиолдолд тэр чинь нөгөө 50% хөнгөлөлтөөр олох тохиолдол би тэр нь бол харьцангуй нөгөө өвөл зуудын нөхцөл гайгүй бол одоо 50% хөнгөлөлтөөр олгоо явчихдаг. Энэ удаа бол 100% хөнгөлбөр одоо аймагуд өгч байгаа. Нэгээс нь одоо аймагуудад бол яг тулгамдсан 3 асуудал байсан. Нэгдүгээр нь өвс тэжээлийн зарим аймагуд бол дутагдал өвс магадлал байсан. За тэрнийх нь бид нар хийж үжин. Хоёрдугаарт тулах чадвартай машины асуудал үүссэн. За зарим аймагуд төр болохоор өндөр даваагүй вэн дээр одоо нэг цас их орохоор цэвэрлэж амжихгүй шаардлагатай тоног хөрөмжийн хангалтыг хийж өгч байгаа. Одоо жишээл грейдер гэдэг юм уу, ковш гэдэг юм уу. Бид нар мөн аймагуудад болохоор тухайн одоо аймагт орон нутгийн компаниудтайгаа автозамын үйлчилгээний компани, засварын компаниудын иргээх засаа цэвэрлэх асуудлыг бол шийдэх бас чиглэл өгч байгаа. За мөн тодорхой хэмжээний одоо шатхууны нөөцийг байрлуулах асуудлуудыг бас одоо байршуулах, бэлдэх асуудлуудыг бас аймагуд бол өөрөг чиглэл болгож өгсөн. За мөн тэр энэ удаа бид нар автомашины тодорхой хэмжээний хангалт, за өвс тэжээлийн тодорхой хэмжээний хангалт, за мөн одоо 50-55 түл шатхууны хангалтыг одоо бэлтгэхээр одоо энэ өөрөг чиглэлд өгсөн.